Америкийн амьдралын хэм маяг, соёлыг мэдэх хамгийн чухал газар бол бөөний худалдааны төв Costco юм. Гишүүнжлийн эрхээс эхлүүлээд зарагдж байгаа бараа бүтээгдэхүүн болгоно нь Америкийн амьдралын хэм маягийн шингээсэн байдгаараа онцлогтой. Costco худалдаалт хийхин тулд хамгийн түрүүнд жилийн гишүүнжил хэрэгтэй байх хэрэгтэй. Энэ нь $60 юм уу Монгол мөнгөөр 210 мянган төгрөг орчим байдаг. Ямар нэгэн хямдрал эсвэл урамшуулал биш, зөвхөн Costco руу орохын тулд төлж байгаа тасалбар гэж ойлгож болно. Америкт bulk buying буюу бөөнөр авах соёл байдаг. Тиймдээ ч хүмүүс Costco-гоор үйлчлүүлэх маш дуртай. Юмнууд нь том савлгаатай, их хэмжээтэй хэрнээ бөөний үнээр байдаг нь ихийг авах тусмаа багыг төлнө гэсэн үг хүртэл гаргаж ирсэн байдаг. Энэхүү бөөнөр худалдаа авах соёл нь хэрэглэгчийн хувьд санхүү хэмнэлттэй байж болох ч яг үнийг хэлэхэд илүү худалдан авахд хүргэдэг учир байгаль орчин болон нийт эдийн засгийн хувьд маш хор хөнөөлтэй байдаг сул талтай. Хүмүүс хэрэглэнээсээ илүү худалдаж авч байгаа нь хоолны хог хаягдал нэмэгдэх гол хүчин зүйл болдог ба Америк дахь нийт хоол хүнсний 40% нь хог хаягдал болдог гэсэн судалгаа хүртэл байсан. Харин эдийн засгийн хувьд энэ нь зөвхөн бид нар өөрсдийнхөө төлсөн мөнгийг хайж байгаа биш. Тэр хүнсийг тарьж ургуулж, боловсруулж, үйлдвэрлэхээс эхлээд түүнтэй холбоотой бүхэл зардал, нөөцийг өрн тараг хийж байгаа гэсэн үг юм аа. Үүнтэй холбоотой overconsumption буюу хэтэх хэрэглээ гэсэн ойлголт байдаг. Costco дахь бараа бүтээгдэхүүнүүдийн 70 орчим хувийг нь дотооддоо үйлдвэрлэсэн байдаг. Америк өөрөө үйлдвэрлэгч улс учраас маш их үйлдвэрлэж тэр хэмжээгээрээ их хэрэгэлдэг overproduction, overconsumption болж байгаа нэг жишээ байж болох юм аа. Нөгөө талаасаа олон бүлтэй айлуудад Costco-гийн өргөн сонголт, чанартай бараа, хям дүнд маш их сайшаагддаг. Ингээд хэдүүлээ Costco-д ямар бараа бүтээгдэхүүнүүд байдгийг харцгаая. Ингээд энэ өрөө тэр чигтээ хөргөгч ахгүй юу? Тэгээд аим хүтэн, тэгээд ногоо нутг ингээд байж идэг. За смог авд юм лөө, яд юм лээ. Америкчууд кола, пепси энтрээс гадна нэм хийжүүлсэн амттай ус ууд юм блэ? Сода гэдэг штеп. Бас янз бүрийн энергийн ундаануудыг их уудыг. Би болохоор тэнд харагдаж байгаа витаминтай усанд дуртай. Costco-гийн нарийн бааны тасаг бас их эрэлттэй. Одоо ийм 2 хайрцаг маффин гэхэд $10 буюу Монгол мөнгөөр 35 мянга орчим. Нэмс ногоонууд нь айгүй гоё шинээрээ тэгээд сонголттой. Олон хүнтэй гэр бүлүүд эндээс жимс ногоонууд авахд гоё идэг баха. Би уг нэг компот авахгүйсэн чинь 4-өөр байсан. Тэгээд идэж барахгүй байх гэж бодоод. Costco-гийн чихэр шоколаднууд бас айгүй гоё олон сонголттой, том савлгаатай. Тэгээд самар, хатаасан жимснүүд бас их гоё байдаг. Миний Costco-гийн бас хамгийн дуртай юм нь гэр ахуйн бараанууд нь хүнжлийн давуу, алчуур эднэр нь айгүй гоё чанартай. Америкт Аз бараа бүтээгдэхүүнүүд бас цөөхөн байдаг. Тэгсэн чинь Солонгос арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд ирсэн байсан. Надад айгүй гоё санагдсан. За тэгээд эмийн санд нь витамин, төрөл бүрийн юмнууд бас арай олон ширхээрээ том савлгаатай бөөний үнээрээ байж идэг. Дөнгөж 9 сар дундаа орж байхад Halloween-ийн чимэглэлүүд бүр шинэ жилийн чимэглэлд хүртэл гарсан, ёлк зассан байсан. Би бас нэг Costco орснох гээд бэлэн гонон цангисны шүүс хатаасан цангис жимс авсан. Хүмүүс худалдаа авалтаа хийж дуусчаад Costco-гийн hot dog юм уу пиццаг заавал иддэг. Энэ одоо 1980 оноос хойш үнэ нь ерөөсөө өөрчлөгдөггүй. $1.50 буюу 6,000 төгрөг орчим байсаар байгаа. Шиг орлого ерөөсөө хараагүй зөвхөн гишүүдтэй зориулсан ийм түргэн хоол идэг.
Дараагийн орох дэлгүүр маань Trader Joe's гэдэг миний хамгийн дуртай дэлгүүр байгаа. Америкийн сүлжээ дэлгүүрүүд бүгд өөр өөрсдийн гэсэн брэндтэй. Тэгээд даалтартай ганц хоёр юм онцгой бүтээгдэхүүнүүд байдаг. Trader Joe's-ийн хувьд хөлдөөсөн бэлэн хоолнууд болон арай эрүүл хоолны сонголтоороо алдартай оюутнууд бас их орох дуртай байдаг. Би махан бүтээгдэхүүн идэх дуртай хэрнээ яг зайдас идэхээр жоохон хурц санагдаад тэгээ гоё зөөлөн арай эрүүл ямар зайц өнө гэж судалж аваад Trader Joe's-ийн энэ зайцыг сайн гэж сонсоод бүр зорж ирсэн. Би энэ дэлгүүрийн заримнуудад бас их дуртай. Миний хамгийн дуртай заримыг Mochi Matcha Ice Cream гэдэг энэ ногоон заримыг. За тэгээд эдний алдартай хөлдөөсөн бэлэн хоолнууд харагдаж байна. 3-5 минутын дотор халаагаад болдог. Оюутнууд их дуртай байд юм лээ. Би болохоор ерөөсөө юм хөлдөөсөн хоол идэж сураагүй болохоор орцыг нь харж агаад тэгээд алийг нь авч чадлаггүй өнгөрсөн. Энэ хөлдөөсөн кимбаб тэгээд суп даплинг буюу бууз хоёр нь маш их алдартай юм лээ. Гэтэ би бас авах уу байх уу гэж харж агаад би аваагүй гараад ирсэн. Эдний хөлдөөж хатаасан жимснүүд, снэкүүд нь бас их эрүүл гоё юм байна лээ. Одоо Giant гэдэг бас том сүлжээ дэлгүүрээс Америкчуудын хамгийн их авдаг хоол хүнснүүдийг харцгаая. Америкчууд завгүй амьдралын хэм маягаасаа шалтгаалаад бэлэн хоол эсвэл бэлдсэн хэрчсэн ногоо ашиглаж маш хурдан хугацаанд хоолыг их сонирхолтой байдаг. Үүний нэг жишээ гэх юм бол хөлдөөсөн хоолнд зориулсан 3-4 игний тасаг байдаг. Төрөл бүрийн хоолнуудыг бэлдээд хөлдөөсөн 5-10 минутын дотор бэлэн болох боломжтой ийм хоолнууд байдаг. Америкчуудын 60 орчим хувь нь 7 хоногт ядаж нэг удаа хөлдөөсөн хоол иддэг гэсэн судалгаа бас байсан. Дараа нь снэк буюу юм амны зугаа гаргах зориулалттай жижиг сажиг, бичэн, чихэр, чипс гэх мэтчлэн юмнууд бас маш их иддэг юм байлээ. Эднэр бол маш олон сонголт төрөлтэй хит хитэн тасгийг ингээ бүхэлдээ эзэлсэн байж идэг юм байлээ. Энд кофений кремнүүд бас харагдаж байна. Чихэр сүүхийг шаардлагагүй ийм кремнүүд гэсэн үг. Дараа нь баг кино болгон дээр л хүүхдүүдтэй хийж өгч идэг өглөөний цай, сериалнуудыг харагдаж байна. Талхнууд болохоор ийм бүргэрний талх амар их байдаг. Эсвэл бейгл гээд нөгөөний голдоо нүхтэй ийм дугуй борцлууд гэжтэй. Тийм юмнууд байдаг. Тэгээ хот догны Америкчууд бас донат, капкейк гэх гэсэн нарийн боовонд бас маш их дуртай. Тэгээ эднэр нь маш их чихэртэй. Яг гоо би жоохон муулж байгаа юм шиг сонсогдчихэж магадгүй гэсэн яг фактыг нь хэлэх юм бол Америк улс дэлхийд чихэрний хэрэглээгээрээ нэгт бичигддэг юм билээ. Нэг хүн нэг өдөрт 126.4 грамм чихэр буюу хүнд хэрэгтэй хэмжээнээс 10 дахин дэлхийн дундаж хэмжээнээс 2.5 дахин их чихэр ашигладаг гэсэн үг. Тиймдээ ч нийт хүн амынхын 40 орчим хувь нь тархалттай байдаг гэж магадгүй. Гэхдээ энд эрүүл хооллох сонголт ч гэсэн маш их. Эрүүл хооллох уу, эрүүл бус хооллох уу гэдэг нь хувь хүний сонголт гэж би боддог. Америкийн ихэнх сүлжээ дэлгүүрүүдэд үндэстэн зориулсан тусдаа тасгууд байдаг нь надад их таалагддаг. Энэ болохоор энэтхэг тай хоолны тасаг байна.
Амар гоё шинүүд ирсэн юм шүү дээ. Ингээ болоо. Бас нэг сонирхолтой юм нь болохоор мэдчилгээний тасаг. Одоо бүх тэмдэглэлт баярт зориулсан, бүх хүнд зориулсан ийм мэдчилгээнүүд байдаг надад бас их сонирхолтой, гоё санагдтыг. Баяр болгоноор чихэр шоколадны сав баглаа бодлонууд солигдно. Тэр нь бас их сонирхолтой. Тухайн баярын уур амьсгал ороод гоё санагддаг. Өөрөө авсан юмнуудаа self checkout-аар уншуулад гарч байна. Гэт цог дэлгүүр хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногт Дэлхийн банкны төв офисоос уулзцгаая. Баяр таа.